За өнөөдөр энд Япон үзэсгэлэн болж байгаа юм байна. Энэ жишний компани дээр хэлж ирлээ. New Value Travel нэ. За сайн байна уу? Сайн байна уу. Өнөөдөр энд юу болж байгаа юм бэ? За энэ болохоор нөгөө Япон бүтээгдэхүүн үйлчлэгээ соёлыг сурталчилж байгаа Golden Week Expo болж байгаа. За Golden Week нэртэй энэ Expo маань болохоор энэ жил 3 удаагаа цаан байгуулагдаж байгаа юм шиг. Манайх юу юм шүү? Гадаачны аялуулгын компани юм. Тийм манайх гадаачны аялуулдаг. Тэгээд монголчуудаа энэ зам яг ингээд нар зүү тарай. Туркээс хэлж байна. Танах хэдэн оноос ажиллаж байгаа? За манайх 2014 онд үсэн байгуулагдсан. Тэгэхээр энэ жил 11 дэх жилдээ төсөл зөвшөөрөлтөй ажиллаж байгаа. Таны нэр хэн вэ? За миний нэр болохоор Мөхс Аруул. Аяж урьдчилан хариуцсан байгаа. Ямар хэлтэй? За би англи хэлтэй. За. Яг Турк. За турк. Тэгээд хятад. Турк руу хааш нь явах вэ? За турк руу болохоор Анталия, Памукал, Стамбул, за Каппадокиа гэдээ ороод ирдэг. Тэгээд аялын хотуудтай төрөлжүүлэх асуудал зохион. За туркийг нэг үгээр төслөхөд юу яах вэ? Монгол хүний хувьд төрслөлтэй маш сайхан хоолтой. Хоол гоё юу? Тийм маш гоё. Их найрсаг. Айгуу. Хоолны хувьд ч тэр одоо хүмүүс маань нийшээ тийш явах хоол болчихсон. Тэгээд ерөөсөө. Турк бол хоолны асуудал байхгүй тийм. Асуудал байхгүй тийм. За хятад бол мэдээж байгалаараа тийм ээ одоо нэг entertainment show байгалийн үзэсгэлэнгээр маш алдартай. Заавал очихгүй газрууд юм. Хятад руу гэхэд манайх дараа 20 гаруй төрлийн чиглэл меню байгаа юм тийм. Тийм одоо бүтгэр байгаа. Тэгэхээр хаашаа ч сая хэлжээс хятад болохоор туркч бас бийцгүй баха. Турк бийцгүй тийм 7 нуус аялал байгаа. Энэ хоёр ч болохоор хоёулаа бийцгүүчээс хамгийн их явдаг юм шүү. Их явдаг. Хятад руу ялангуяа одоо газар аялалтай аялал паспортын бэлэн байж байгаа ерөөсө хятад гараад авчих болчихсон. Хятад хамгийн хяндар за залуу гэрүүл нэг хүүхдэд дагуулаа явна гэвэл байд юм. Байл яг. За хятад руу жишээ нь хамгийн хэм гэвэл Манжуур руу газар аялал байгаа. За хэд байх вэ? 350 мянга гэж байна. За тэгээ жоохон дулаараа дөрөв газар. Хүүхдийг яад юм бэ? За тооностой хүүхдүүд. За өчигд бол доргүй өдргөл гэж хөнгөлөх боломжтой гимназ хөнгөлөөд ирдэг тий. Урагшаана тэгээд Ирэн, Жинийн, Бээжин, Хүүхот, Ордос гэдээ бас аялал байгаа. Сая дахин багт 4-5 мөрөл аялал байгаа. За одоо Хайнан, Жанжижаа Тэнгэрийн аялал. Чайна гээд энэ юу юм бэ? За энэ яг нэг аялал. Аялал ерөнхий. Тийм манай нөгөө бүүтийг засаж ирсэн. Маш уран гартай бус байгаа. Энэ Хойд Америк руу ажиллаа тий. За тийм манайх ингээ бүүтээ энэ жил ингээ газрын зураг дэлхийн газрын зураг болсон. Энэ мотор ингэж яаж яасан бэ тий? Мотор тий энийг хийдэг ингээ бас дотоодын бизнесчүүд эмтсэн байгаа. Японы энэ үзэсгэлэн дорой гэж хаачаас Япон та нарын гол хэрэглэгч болж байна бас. Тийм бид манайх анх өнгөрсөн байгууллагаа Япон аяллаараа хийжсэн. Одоо Япон соёл Япон үйлчлэгээ үйл ажиллагаанд Япон 2023 онд Япон та нар хэдэн аяллаа? За манайхаас гаднаасаас жуулчид яг нарийнтай хэлээд яг тэгэхээр Япон хүмүүстэй бас үйлчилдэг. Монголоос бол хүмүүстэй явдаг. Бид нар Biz Expo банкын зохион байгуулдаг бас аяллаар бас хүмүүс их явдаг. Японоос бас авах уу тий? Японоос жуулч авдаг. Бид нар зундаа авдаг. Өвөл бол авах юу нараа баах гэдэг шүү дээ. Орос Орос руу манайх аялалнаа. Хамгийн байгалнаар улаа үтгэл Санкт-Петербург, Москва. Ер нь хүн ойрыг их хард юм байна тий. Ер нь бол тийм хоёр улс. Одоо бид чинь хоёр өрний дунд нэгдүгээр нийцгүү байж чинь. Тэгэхээр хамгийн ойрхон дэлгэр гарыг энэ хоёр улс маань болж чинь. Агаараараа бол мэдээж Вьетнам, Турк, Таиланд. Орос гол нь юу сонирхт юм бэ манайхаа? За хамгийн ойрхон байгууллагын улаан өдрүүд нэгдүгээр нь мэдээж байгууллагын дээр очиж чинь. Хоёрдугаар итгэл хам гэдэг шүү дээ. Итгэл хам байгаа чинь. Ингээд тэр байж чинь. За тэгээ дээр нэг монголчууд худалдаа авах гэж Орос бүтээгдэхүүн чанартай гэдэг. Хамгийн ойрхон хям гэвэл тий. За тэгээ цаашлаад нэг Санкт-Петербург буюу цагаан шөнө үзэх аялал, Москва аялал гэдэг аялал бол зөндөө төлөвлөлт гаргадаг гэсэн тий. Цагаан шөнө чи хэзээ явдээ? Цагаан шөнө болохоор манайх 5 сарын сүүл ер нь 6 сар 7 сар гэдэг нөлөөлөлөд ингээд цагаан шөнө өөрөө ингээд байж байгаа шүн ингээд тас харахгүй болохгүй өдөр шиг ингээд цайраг. Тэр нэг 2 сар үргэлжлэх юм байна тий. Үргэлжлэхтэй. Ер нь 5 сарын сүүл 6 сар зайлах гэдэг тий. За Япон. За Япон бол манай үндсэн тренд аялал байгаа. Тэгээд Токио, Шизуока, Окинава, Арус, Фужи, Яманаши мууч гэх ингээд аялалыг бол 5 өдөртэй, 6 өдөртэй, за магадгүй 7 өдөр, 8 өдөр гэх төрөлжүүлээд. Япон монголчууд юунд нь болж байна? За Япон бол ер нь бол айгүй нөгөө Япон бас гэхээр л те хамгийн эрдэм чанар хүний төлөө гэсэн сэтгэлтэй. За тэгээд заавал бас аялах бол усууд ийм нэг хүчлөөрөө тэргүүлж байна тийм ээ хүний гэсэн сэтгэлтэй. Вьетнам за Вьетнам бол ойлгомжтой нөгөө нэг далайн эрэг маань байгаа. Тэгэхээр ягаад монголчууд нөгөө манай монголч өөрөө тэргүүлэлтэй өвөл бол бүтэн улаан гэх учраас Таиланд, Вьетнам руу
зэрэг болохоор л ерөөсөө Энэ цайлаа тий. 5-4 сар хүртэл ингээд яваад тэгээд Тайланд руу нэг явдаггүй монголчууд Вьетнам руу нэг явж байна. энэ хоёр үл яг адилхан. Яг тэр нь илүү гэхээс илүүтэйгээр нөгөө визний нөхцөл замаагүй Монголоос шууд нислэгүүдээ ингээд тавиад өгчхөөр чинь одоо энэ жил Вьетнам явсан бол дараа жил Таиланд руу явах боддог учраас яг харьцуулна гэхээс илүүтэйгээр Ер нь л тоогоор нь бодох юм бол энэ ямар шиг байвал аль нэг бол за би яг энэ IELTS-ийн судалгаагаа сайн мэдгүй байгаа даа. Манай дээр бол би Вьетнам хэл манайхаар бол Вьетнам руу нарийн хэл хэлж байгаа. Тэр нөгөө нислэгэндээ суудл авсан орцшоо байдлаас хамаарч байгаа. Тэрээс Таиланд руу танах хэдэн жил гэж байгаа. Вьетнам руу манайх ковид өмнө хийдэг байсан. За тэгээд ковидоос хойш буюу 21-22 онд зэрэгсэн тэрнээс хойш байнга хийж байгаа. Тэгэхээр бол Вьетнамын хамгийн гоё юм нь юу вэ? за Вьетнамын Пхукет гарал руу ер нь монголчууд их явж байгаа. Тэгээ энэ жил 3 сараас эхлээд Вьетнам руу маань визгүй болсон учраас одоо дамжаад ч болохгүй хүмүүс ерөөсө чөлөөтэй орж байгаа. Тэгээ өөрөө далайн эрэхтэй entertainment үзэр үйлчлэгээ маш ихтэй. Хямд уу? Ер нь л дайж байгаа бол гайгүй хямд. тий одоо энэ жил эсүүдтэй аялал гээд 490 шууд нислэгтэй аяллууд маш их гарсан. Буудлын үйлчлэгийн 5 одтой сервисүүд нь за тэгээ шууд нислэгийн 2 жилийн өмнө хэлээ. Яг нөгөө 2 сая 900 за тэгээ нислэгийн визээ биш одоо нөгөө бидэд ингээд багцаар нь зарчдээ. 3 сая юм тий. Юу 4 сая 900. Тэгээ 9 хоногийн аялал тий 5 сая 9 өдрийн аялал 5 удаа 5 одтой буудал үзэр үйлчлэгээ хоол нөгөө нэг усан парк аква парк антны үрэлэн аква парк гэдэг нь бүгд орчдөг. Тэгэхээр бол нэг харьцуулаад үзэхдээ Вьетнам аялал маш боломжтой. Би хоног